Цэцэрлэгийн насны хүүхдүүд нь ууж хэрэглэж байгаа хоол хүнснээс өдөрт 1000-1200 ккал илчлэг шимт ижил авах ёстой. Гэсэн ч улсаас цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолнд төсвөлсөн 1650 төгрөгөөр энэ хэмжээний шимт ижлийг өгч чадахгүй байгаа юм. Ийм хэмжээний мөнгөөр өдөрт 4 удаа хооллох учир улсын цэцэрлэгийн хүүхдүүд амин дэмээр баялаг жимсгэнд хэрэглэхгүйгээр бантан зутан шүл талхаар л болгож байна. Ерөнхийдөө бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдал нь бага наснда хэр зэрэг илчлэг энэ зөвлөмжийн дагуу хоолсноос хүүхдийн эрүүл мэнд бол нэлээд их хамааралтай байдаг. Хүүхдийн иймээс бол хүүхэд бол хоол тэжээлийн хамааралт юм гих өртөх магадлал өндөр байдаг. Хамгийн сүүлд бол 2017 онд хоол тэжээлийн Монголын улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5 дугаар судалгаа хийгсэн. Энэхүү 5 дугаар судалгааны үр дүнгээс харахад 0-5 насны хүүхдийн илүүдэлжингийн хэмжээ өмнөх жилүүдээс 11.7% болоод өссөн байгаа. 2-5 насны хүүхдүүд нь өдрийн ихэнх хугацааг цэцэрлэг дээр өнгөрөөж байгаа учраас энд хэрэглэж байгаа хоол хүнс нь өсөлт хөгжил хийгээд эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Хэрвээ хүүхдэд амин дэм эрдэс бодис өдөрт авах шимт ижээлэн дутагдвал өсөлт хөгжил нь хоцрогдох, илүүдэлжинтэй болох гэд олон сөрөг дагаврууд үүсдэг. Үнэхээр хүрэлцэхэд хэцүү. Ягаад гэхээр нэг одоо юмны үн нэмэгдсэнтэй холбоотой. Тэгээ өдөр цэцэрлэг өглөөний цай, өдийн цай, тэгээ өдрийн 1-2 дугаар хоол, оройн хоол гэд ордог болохоор хүрэлцээ айгүй муутай байгаа. Тэгээд калоридо бас яг хүрч чадахгүй. Тэгээ амин тамийн дутагдaltaй хүүхдүүд зөндөө шттэ. Дамаа одоо шинээр ирж байгаа 2 настангууд бол юутай хүүхдүүд амин тамийн дутагдaltaй хүүхдүүд байдаг. 1650 төгрөгөөр хүүхдэд хангалттай хүнс шимт ижээлийг нь өгөх нь байтугай цадах гэж хэцүү. Тиймээс мах гурил гэд хүнсний бараа бүтээгдэхүүний үн нэмэгцээр байгаа энэ үед өдийн хоолны мөнгийг нь заавал нэмэх шаардлагатай байгаа юм а.